2025-аас 2026 оны галлгааны улирал эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 199 өрхийн 578 хүн угаарынхийн хордлогод өртөн 10 хүн нас оржээ. За энэ дагаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 7 дүүргийн гэр хорооллын бүсийн дунд ангийн сурагчдад угаарынхийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа. Угаарынхий түүний хор уршиг хэрхэн урьдчилан сэргийлэх арга зам анхны тусламж хэрхэн үзүүлэх сургалтанд 2000 гаруй сурагч хамрагдлаа. Энэ мэдээлэл нь сурагчдын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг сурагчид онцолж байлаа. За энэ сургалтын үр дүн бол нэгдүгээрт хүүхдүүд угаарынхийн талаар мэдлэг болж авч байгаа. Хоёрдугаарт өөрийнхөө эрүүл мэндийг болоо бусдыг дүүнэрийнхээ аав ээжийнхээ эрүүл мэндийг угаарын хийгээс яаж хамгаалах юм. Гуравдугаарт угаарынхийн хордлогод өртсөн үед бол ямар анхны тусламж үзүүлэх юм. За тэгээд дээрэс нь өөрсдийнхөө гэр байшингийн агаarжуулалтын систем ямар байх ёстой гэдэг талаар товчхон мэдлэг өгөх зорилготойгоор явж байгаа. Ер нь бол дутмаг байсан шүү. Гэхдээ энэ сургалтнаас мэдээж маш хэрэгтэй зүйлийг олж авлаа. Амин настай холбоотой асуудлын яаж гарах сэргийлэмж тийм ээ энэ зөвлөгөөг авч яана гэдэг чинь бидний бүр маш том зүйл байхгүй юм чинь. Ер нь угаарын талаар нэг мэдээлэлгүй байсан. Гэхдээ өмнө гэрт амьдарч байсан л та. Тэгээ нөгөө нэг төхөөрөмжийг ингээд дуурахад энэ зүгээр л юм дуурдаг юм байна. Ер нь энэ хүнд ч хэрэггүй юм байна гэж боддог байсан. Тэгээ энэ сургалтанд сууснараа болохоор би энэ төхөөрөмж ер нь амьдралд ер нь хэрэгтэй юм байна. Амь насанд ч хэрэгтэй юм байна. Тэгээд угаараас хамгаалахын тулд яндангаасаа хийж гал төлөөгээ сайн юугаа мэдчих хэвээр гэж бодлоо. Энэ сургалтыг өнгөрсөн 7 хоногт Чингэлтэй, Сүхбаатар, Сонгон хайрхан дүүргийн сургуулиудад зохион байгуулсан. Харин энэ 7 хоногт Хаавал, Баянгол, Баянзүрх, Налаах дүүргийн сургуулийн сурагчдыг хамруулахаар төлөвлөжээ. Мөн Монголын хүүхдийн ордны дараамын дугуулангийн хүүхдүүд угаарынхийн хордлогын хор нөлөө сэргийлэх боломжийн талаар жүжигчилсан тоглолт бэлтгэн сурагчдад мэдээлэл өгч байлаа.